Зүлгийн гон дэвжэнэ зориг чадларан гайхуулж золбот уран барилдаанаран зон олнон ухайлуулсан үлэмж бадрах бууршгүй хүчит үнэн зоригт хуурнын шуугагч гардууд Монгол улсын гард шир улсын жаргал сайхан энэ удаагийн дугаарт оролцож байна. Завхан аймгийн Илэр сумын уугуул одоогоор гард султнуудын отгон нь 2014 онд Төрийнхэн их баяр нааданд үзүүрлэж гард цолыг хүртсэн. 14 онд 8 давч Монгол улсын гард боллоо. Тэгээд түүнээс хойш одоо яг ийм нэвтрүүлэгт нэг орж байгаагүй байна. Нийт монголчуудаа ирж буй хон жилийн минь төргийа. Би Завхан аймгийн Илэр сумын харьяатаа одоо манай сумч одоо хангаа таллын сумда хүүхд ахуйнасаа өнгөрөөсөн одоо дээр хоёр гिचтэй айлын баг хүүхэд цаансрын барилдаа их үзээд тэгээ нэг тулгаа заан гэдэг нэг хүнийг яг танихгүй мөртлөө зүгээр л тэр хүний нэрийг нэг тогтооцыг амархан сонсогдоол тэгэл яг тулгаа зааны дэмжинэ гэл тэгэл цаансраар бүх үзэх гэж хөдөөний өгч яг одоо нэг улс түлээгээ бэлдэн битүүнд бүх юм одоо битүүний өглөө бүх юм бэлдээл тэгэл тэр хүнийг орж үздэг тэгэл ааваараа заалгуулна тулгаа заан гэж аль хүн байна гээл тэгэл тэр хүний барилданыг хардаг гэсэн тэр хүнийг харахад гоё юм харагдтiyo тэр хүнийг хүндэлж явдаг гэсэн юм да би одоо манай ээж аав яг одоо хөдөө сум Завхан аймгийн өмнөх сум юм. Хөдөө сумдаа яг одоо сумын цолтоо сумдаа их олон төрүүлсэн тийм хүн байсан. Ээж болохоор барилдана чи барилдах хэрэгтэй гэдэг. Тэгэл анх бид нар би чинь хоёр ахтай болохоор биднийг орой олгон гэртээ барилдуулдаг бид нар чинь гэртээ амьдардаг. Гэртээ барилдуулдаг, хоёр ахтайгаа барилдуулдаг. Тэгээ хамгийн том ахаа хайдаг. Яг дээдлийнхээ ахыг хайдаг. Тэгэхээр аав болохоор нэг хөгжөөнтэй юм ярьдаг. За одоо хүүдээ нэг таргууны шөл өгөөд хүүгээ одоо тэгжээж чамайг хаяулдаг болгоно гэж наваг тийм тэгдэг л байсан да одоо хүүхэд багт. Аймаг дэвтэр хүрэг ахынд очиж бүхийн сексэнд орох гээд тэгээ хүрэг ах минь над нэг хаддаг өгөөд одоо юунэр ингээд манай багш байгаа да. Тэгэл явж болсон. Тэр багшийн шав оруулна гэж хадагтаа анх намар 9 сарын 27-ны өдөр анх одоо Завхан аймгийн Бэнтэмэр спорт хааны дарга байсан. Багштай шаварж ирсэн да. Одоо байгаа байдал одоо хүн зааж байгаа, сургаж байгаа заавал бүх хүч ч гэсэн одоо хүн одоо ямар байх хэвээр яаж бие авч явах хэвээр тэр бүгдийг зааж сургаж одоо хүн ийм байх бүх болохгүй бол чи одоо зүгээр ийм сайхан хүн тустай нэмэртэй ийм сайн хүн болох хэвээр. Хүүхдүүд барилж байгаа биш тиймтэй тэрний гар руу оруулах Монгол янз янзын тийм бас баг их онцлогтой шүү. Тэ. Баянгорт улсын авраг болж ирсэн. Тэнд орсон чинь аврал сургуульд суралцах гэсэн юм өрлөг гэдэг байхгүй юу? Тухайд би 12 дугаар байранд орж ирсэн улсын аврагт. Тэгээ аврал сургуульд ирээ гэсэн юм өрлөг авсан багшаа гэсэн чинь багш явуулдаг. Тэгээ нэг жил тэнд өнжөөд. Тэгээ дараа жил нь Анши хотод орж авраг Бэнтэмрийн дэд сургуульд ирж Батэрд навгийнхаа шав болоод хадиг хүү багш манай анги даасан багш ус манай автгийн багшийнхаа удирдлагын дор бэлтгэл сургуультай хийгээл тэгэхээр би их бахархж явдаг штэ бас төрийн наадмын төрөв бүхтэй нэг өрөөнд амьдрах гэдэг чи бас тийм ээ хувийнхаа хувьд тэгээ бас олимпийн авраг хүнтэй бас нэг өрөөнд байлаа тэгээ төрийн наадманд 3 удаа 5 давсан инкот начинтайгаа байлаа төрийн наадманд 5 давсан ганц хүнчинтэйгаа байлаа би өөрөө төрийн наадманд бас үзүүрлээ бид тавж бас говь тохиолдлоор таарсан бас 90 оргийн хүмүүс тэгж таардгүй тий Жаргал сайхан гардыг улсын золтны игнэнд багтнаа гэж бүхий хорхоотнууд олон жил тааварт дэвшүүлсэн. 8 жил дараалан улсын наадмын 4-5-ын даваанд өвдөж шороодсон болохоор аргачлгүй үзээ. Хаан заалны барилдаан байна тэнд л барилддаг. Хаан барилдаан байна тэнд л. Тэгээ начин болоод 11 онд удажууд начин болсон. Начин болоход тухайд баярлж байсан.
Сэрэтийн генага хүн Баця улсын наадмын рүүжүүлсэн Төв аймгийн Хариат спортын мастер Цаашбига шинжин төрөл улсын мэрэгэн цодортой сайхан барилдаан гаргалаа да. Сайн шуудгнаас илүү сайн барилдаж магадгүй жилээд байсан. Үнэхээр л одоо шуудгдаж түрээд Савхан аймгийн эдэр сумын Хариат Чингэл дэдүүргийн цагтаа ингэлтэс шинэ нааз группийн бүх аймгийн гарцаалын Шир Балзрын жаргал сайхан улсын гарцаг даваа баатараа тав давж Монгол улсын ачин цолны болцоодыг хангалаа тав мутаашруулсан байдлаас дахин харж шуудгнаас ашгаа төрсөн шуундаан ширэн бяртайдаа жаргал сайхан гэдэг олон жил төсөн үлээсэн улсын ачин цолон гардаж өөрөө ч баярлж байна наадамчин олонж баярлж байгаа хаа. За үнэхээр жаргал сайхан арслан санжаадан марсан нарыг мачин байтугай содны эрэмблэг өгчүүлэгийг энэ төв цэнгэлдэг хүрээлэн төдийгүй төв телевизэн үзэн суугаа олон үзэгчид бохоо дээлтэйг Монгол наадмад байдаг олон хүн хүсэн хүлээж байсан ийм сайхан наадам болж байна. За жаргал сайхан арсланд баяр хүргэе. Үнэхээр түмэн олны итгэлийг даана гэдэг бол энэ бол хөдөлмөр юм. Заавал толоо отлох ёстой. Тэгжээж заав начин байх ёстой. Тэгээд нутгийн бас оногонч дамгард минь яг нэг оны начин шиг битэрч чинь. Цолоо дараа жил нь цолоо хоёлоо цуг батлаад 13 онд манай он гард болоод. За улсын гэр Ганбаатар улсын чинь жаргал сайхнаас хаялцахаар сонгож барилт гаргасан байна. За өргөд ирсэн. За яг өргөд гаргаад тавихтаа хатраад орморчих шиг байна юм да. За Савхан аймгийн эдэр сумын Хариат Чингэл дэдүүргийн цагтаа ингэлтэс шинэ группийн бүх улсын чин Шир Балзрын жаргал сайхан улсын гард Ганбаатараа тав давж Монгол улсын ачин цолон батлаа сүүлийн 2 жилийн улсын баяр наадам дараалан шүгүрч саргиж гаргаж ирээд дотор хавирсан тогтсон тогтгоот нөөрэ хатраа гармарчлаа. Сангад улсын чин жаргал сайхан улсын гард Ганбаатараа тав давж улсын чин цолон батлаа. Тэгээ би жоо мэлтгэх сургуультай хийх зүг юм байна энэ бүгдөө тэг сургуультай хийж би гайгүй барилдах ёстой юм гэсэн. Тэгээ бүтэн мэлтгэл хийсэн л дээ нэг хийх яг жил хүмүүс болохоор нэг азар ч юм уу эсвэл тийм ээ эсвэл их нууц мэлтгэлтэй байсан ч тэгээ рандал хүмүүс ярьж байгаа. Тэгэхээр миний хувьд мэлтгэлээ хийжсэн. Би ч улсын 4-5 даа нэлээ олон гарч барилдсан юм чинь. Одоо нэг твдэх мэвдэх одоо тийм бие барих тийм юм гэдэг гайгүй. Тэгсэн чинь эрхэн баяр авраг авцсан байна гээд сонсоод тэгээ эрхэн баяр аврагт би чинь 4-ийн даванд унжээсээ 5-ийн даванд бас унжээсээ 6 дээр бас унжээсээ. Тэгэл тэрнээс хойш юм авраг хүнийг хийсэн би сайн барилдах хэвээр гэсэн бодол толгойд тийм 100% гарч ирсэн. За нэг он сонирхолтой одоо сайхан барилдаан гарлаа. Жаргал сайхан начин улсын авраг эрхэн баярыг өвдөгшөр болуулчлаа. За барилдаан одоо ямар шуухан болсныг одоо харсан бүү. За Савхан аймгийн Оргон сумын Хариат Монгол улсын ачин жаргал сайхан улсын авраг эрхэн баяраар одоо тав давлаа. За начин цолоонч батлалаа да. Дөрөнд ид залуу хоёр сая авраг ийн гэдэг чинь тийм ээ. Бас надад бас том үүрэг хариуцлага ирж гин гэж бодсон. Жаргал сайхны хөдөлгөөн Синжиг мордлоо. За явсандаа энэ хөлийг алж болохгүй дээ. Татлаа араар нь хүүцээлээ. Яа. Савхан аймгийн Оргон сумын Хариат Монгол улсын ачин жаргал сайхан улсын авраг мөнгө утгаар 6 давж Монгол улсын гарцны цолны болдыг хангалаа. Зүүнний магнаагууд бүгд авсан шүү дээ. Заалны барилдаанд их барилдаагүй болохоор л за энэ одоо бэлэг сургууль дутуу байгаа ч гэдэг юм уу. Тэр талаар авсан болов уу гэж би боддоо шүү дээ.
Манай ээж надад хүзээг өгсөн. Завхан аймгийн эдэр суманд 4 давал 5 давчгаа байж байна. Манай ээж өндөр настай юм жоо даралж явах их хэсдэг. Үгүй хүүхэд чадахгүй нэ гэж гартсан гадаагаа суугаад. Тэгэл манай нэг ахын хүүхдүүд жоохон хүүхдүүд тоото зөөгөл явж идэг. Хүрэн зандан хүрээтэй, хөдөрбат нуруутай, алтан гордголтой, ариун эрдийн сэлбэртэй, замдан модыг зааж хийсэн, заяа буйны бэлэгдэж хийсэн, суман модыг сийж хийсэн, сэтгэл зүрхэн шавгаж хийсэн, нар сарны гэрэл цацарсан, 8 үлцэн шиж бүрдсэн, эрдийн цагаанчууд орсон, эрхэм мужааны ураа бүтсэн, гов ханга компани, гой сайхан мэблүүдийг ирээд аваа. Ойнгаа мэблээ гэж гоёмсгээд чанар гэж байна ли? Мөн ч удаан эдлэндээ. Dream спорт хувцсны төрөлцсөн дэлгүүр. Дэлхийн шилдэг брэндүүд, хамгийн сүүлийн шин загварууд, өнгө дизайны хамгийн өргөн сонголт, тоглог орчинд сонголтоо хийх боломж, худалдан авалт бүрт бэлэгтэй. Энэ бүхэн Монголын хамгийн өргөн сонголттой Dream спорт хувцсны төрөлцсөн дэлгүүр. Хаяг Сансрын аюулгүй тойрын ард Цомотовын 2 дугаар давхар. Dream. Монгол улс минь говьтой хангаатай элистэй уултай голтой нууртай загтай модтой дэлгсэн дэрлэг шиг уудын нутагтай эх оронд минь дутуу зүлэгүй говь хангаас улсан уудам их энэ нутагт бид 3 сая боллоо. Гэртээ ажилдаа амьдралдаа ахуйтай ойр байх гэж говь хангаа мэблийг үйлдвэрлэж импортлож хүрээг нь дэлж бурлуулалтын сүлжээгээ нэмсээр байна. Монгол эх орондоо сайхан амьдарч ая тухтай аж төрцгөөе. Говь хангаа мэбэл. За жаргал сайхан тахимтлаа хүцээлээ. За Завхан аймгийн шинэ эдэр сумын хараад Чингэлтэй дүүргийн заглагийн элцгийн бүх Монгол улсын начин жаргал сайхан улсын арслан Мөнхбаатараар долоод ууч Монгол улсын зааны болзол хангалаа. За жаргал сайханч үнэхээр одтой байна дээ. За 5-ын даваанд авраг эрхэн баяр авраг дамлуулж давсан. 6-гийн даваанд Мөнхбат аврагад амлуулаад давсан. За Синжигний барьсан дээрээс л ерөөсөө яваа дахимдаал хэрчгээр нь түрээл гүйцээчлээ. За мөн ч одтой байна да жаргал сайхны хувьд л Манайх ч одоо бас том хайрхнууд байдгийг. Шивжид балбар хайрхан гэ манай суманд байдгийг. Доошогоо болохоор одоо бүхэн шарын нор үгээд сонсон байлгүй тийм ээ. Тэр тэгэл тим хайрхнуудаа сүүгөө өргөөл гард болоод хамгийн нутг руугаа очин аав ээж дээр очих сонирхолтой байт юм лээ. Дуртай. За золгосоо. За жатсаа ашиглаа сая гişэл одоо татаа гаргаад ирэх юм бол Ганбаатарт л золгоход л ашигтай. За Ганбаатарын авах бол Монгол улсын зан даваа нэм. За Ганбаатарын хувьд бол 2001 онд болсон говьтой болсон өсвөрийн залууч тахимдлаа. За энэ тахимдаа ирэндээ. За яа. За хэлсэндээ за ийм юм хэлсэн тодгоон зэргүүдээ. За хоёр дахь удаагаар Завханаас одоо гарц цолтын төлөвчлөө жаргал сайхны хувьд энэ жил амлуусаар байгаад мөн ч одтой хиймэлтэй байна да. Завхан аймгийн шинэ эдэр сумын хараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн гэлцийн бүх тохны өгчүүд 2 жил дараалан үзүүр төрөнд л үлдчихлээ. За нэг ийм л одоо энэ золгоон дээрээс эвгүй л гэж хэлсэн. За ийм л шийдсэн юм л бэлдэж гарч ирсэн байна да. Их Монгол улс байгуулагдсан дахимдаал тэр чигээр нь түрээл ямар ч зай өгсөнгүй. Өөрөө нэг хүмүүс би гардуулаа үзүүлсэн хүмүүс манад ингэж суманд шавсан сумын засаг дараа. Тэгтэл сүү цайжнах гэсэн чинь сүүг болчихсон гэсэн. Тэр л их хөгжмөнтэй санагдсан да. Анх одоо нэг 10 хэд настай очиж исэн залуу одоо ийм Монгол улсын гардуулаад төрийн нааданд үзүүлээд очих гэдэг чинь бас манай аав хэлжээс. За миний хөө одоо энэ цолыг хамгийн түрүүнд зүү авч яваарай гэж нэг үг хэлсэн. Зүүл авч яваарай юм цолыг. Тэг хамгийн ээж болохоор миний хөө одоо ингэж нэг цолоо нэг баталчих юмсан гэж хөхөрж ирсэн. Тэр хоёрыг л баримталт юм да одоо би. За эрхэм хүндэт наадамчдаа Монгол улс байгуулагдсны 808 жилийн
Ардын хөвсгөлэн 93 жилийн үндэсний хоёр наадмын өчигдөр химбэрэлдааны 9 даваа эхлэхэд бэлэн болсон байна. 9 давааны зүүн талын жигүүрт Овс аймгийн хөвсгөлэн яриад Оснол дэвжээ Хатан тэд уруу компани улсын алсын намсрын батсуур баруун жигүүрээс завхан юм мэдрэсэн яриад Чингэлтэй дүргийн цагдаагийн хэлтэс уруудын констракшн завхан мөхөн дэвжээний Монгол улсын өсгөдөр начин жаргал сайхан нар зүүн баруун талын асуудлыг харуулсан дэвэн дэвсээр төвзөнгөл бүрэлдэнгийн доргон ногоон дэвжээнэ гарч ирж Дэвэ шиваныхаа ёс заргийг гүйцэтгэж энэхүү их хоёр наадмын түр үзүүрийн төлөө шалган тэрбум барин төлөө шалган үлдсэн байгаа. Хөтөлбөр бэлэн болсон байна. За жаргал сайхан начны хувьд бол аймгийн цолтой байхдаа аймгийн арслан байхдаа бол аймгийн төргийн цолтой болон улс аймгийн алдар цолтой бүгчүүдэд цагаан сарын барилдаан гэх мэт олон барилдаануудыг өөр тогтмол сайхан амжилттай барилдж байсан бүх сонирхогч олонний анхаарлын дэв зүй ёсоор орж хүндхэн хүлээн зөвшөөрдөг бүгчүүдийн нэг болж чадсан. За Батсуур харьцсан хувьд бол сүүлийн хэдэн жилд үнэхээр эрс барилдааны чансаа эрс сайжирч байгаа. 81-82 онд төрүүлж байсан. Хамгийн сүүлд 1987 онд төрүүлсэн байдаг. гэж улсад 10 удаа төрүүлсэн Баян мөн тоглож. За түчигд тоо ямар тоон мөн сайхан одоо мэдрэлээ дээ. Эрхэм хүндэт наадамчдаа эрхэм хүндэт үзэгчдээ их Монгол улс байгуулагдсны 808 жилийн ардын өмсөлийн 93 жилийн үндэсний хоёр наадмын хүчит хэм барилдаанд улс аймгийн алдар цустай хүчит 512 хүчтэн хүч чадал авахалсан байгаа сорин барилдсанаас улс аймгийн ховд сүмэн хариат Дулааны цэглэгээ станц ТЭЦ 3 төрийн өмчит компани Хяман Construction Овснор дэвжээний мөх улсын арцаг намсрайжвын Батсуур төрүүлж завхан аймгийн эдэрсэн хариат Чингэлтэй дүргийн цагдаагийн хэлтэс Уруудын констракшн завхан бүхэн дэвжээний мөх улсын өсгөдөр начин жаргал сайхан 8 давж зүрлээ. Гард болцсон хэрэг хүмүүс гард гэж дуудах сонь санагдал гард гэж жоохон итгэж өгөхгүй. Тийм би золгооны барилдаа хийдэг байсан. Золгож барилдаг байсан. Тэгээ хүн чинь одоо заавал нэг барилдаанаа өөрчлөх ёстой юм байна лээ. Ийм залуучуудаа хэлэхэд одоо бүх барилдааныг өөрчлөөд үзэхэд болдго юм байна л шүү дээ шилмээр. 10 сарын 24-нд би цолныхаа найрыг хийсэн. Тэр найран дээр нямд орж байгаа хэлж ирсэн. Жаргал сайхан чинь би жижигтэй өөрөөсөө 2 дахин хүнийг ч гэсэн хайдаг гэдэг бас хэлж байгаас. Тэгэхээр би нэг гэдэг би жижигтэй хүнийг одоо толгойж ажиллаж барилд юм гэж боддог шүү дээ. Хүнийг яаж хаях ёстой. Тийм ээ? Жохон шартаа би. Шаргуу бол цаашаа барилдахгүй шүү дээ. Үеийнх ингээ начин болоод бүгд аслан гард болдог ч юм уу тийм ээ? Харцаг болдог ч юм уу. Би яагаад ийм цол авахгүй авах ёстой шүү би бэлтгэлээ хийгээл шатаад л. Ийм сайхан Монгол бүхийн том цол авсан хүн ч бас тэгэл хуучнаараа ингээл байж болохгүй гэж боддгийг одоо залуу үеийг дөвлөр дөөрөл үзүүлэх ёстой гэж бодоод нам байна гэж бодоод одоо наацхан л ихэд л одоо тийм ээ том цолтой болгоод ах надаас даах хүмүүс миний баг цолтой байлаа гэхэд тэр хүмүүс дөвлөр дөөрөл үзүүлэх ёстой яриа өрөөгөө зэгцтэй байх ёстой. Хүрэн зандан хүрээтэй, хөдөрбат нуруутай, алтан гордголтой, ариун эрдийн сэлбэртэй, замдан модыг зааж хийсэн, заяа буйны бэлэгдэж хийсэн, суман модыг сэж хийсэн, сэтгэл зүрхэн шавгаж хийсэн, нар сарны гэрэл цацарсан, 8 үлцэн шиж бүрдсэн, эрдийн цагаанчууд орсон, эрхэм мужааны ураа бүтсэн, гов ханга компани, гой сайхан мэблүүдийг ирээд аваа. Гой ханга мэблээ гэж гоёмсгээд чанар гэж байна ли? Мөн ч удаан эдлэндээ. Дрим спорт хувцсны төрөлцсөн дэлгүүр
дэлхийн шилдэг брэндүүд, хамгийн сүүлийн шин загварууд, өнгө дизайны хамгийн өргөн сонголт, тоглогчинд сонголтоо хийх боломж, худалдан авалт бүрт бэлэгтэй. Энэ бүхэн Монголын хамгийн өргөн сонголттой Dream спорт хувцсны төрөлцсөн дэлгүүр. Хаяг Сансрын аюулгүй тойрын ард Цомотовын 2 дугаар давхар. Dream. Монгол улс минь говьтой хангаатай элистэй уултай голтой нууртай цагтай модтой дэлгсэн дэрлэг шиг уудын нутагтай эх оронд минь дутуу зүлэгүй говь хангаас олсон уудам их энэ нутагт бид 3 сая боллоо. Гэртээ ажилдаа амьдралдаа ахуйтай ойр байлгах гэж говь хангаа мебелийг үйлдвэрлэж импортлож хүрээг нь дэлж борлуулалтын сүлжээгээ нэмсээр байна. Монгол эх орондоо сайхан амьдарч ая тухтай аж төрцгөөе. Говь хангаа мебель. Ам авч байгаагаар амлуулж барилдсан дээр юм болов гэж би боддог гэсэн. Одоо болохоор би өөрөө заавал одоо ам авах хэрэгтэй тийм ээ. Тийм томцолтой болсон юм чинь. Миний барилд ямар үлээ? Тэр хүний барилд ямар үлээ? Миний давуу тал юу үлээ? Тэр хүнд юу дутуу вэ? Тэр талыг харж авандаа одоо ам авах. Цагаан сарын барилдаанд хэрхэн барилдсанараа тухайн жилийнхээ өнгийг бүхчүүд маань шинждэг. Жаргал сайхан гард 2008 онд цагаан сарын барилдаанд аймгийн арслан цолтой байхдаа шөвгийн дөрөвт үлдэж байлаа. Аймаг тэрийн цолтой хүчүүдийн цагаан сарын барилдаан болдсон шүү дээ. 2 жил дараалан дөрвүүлээд нэг үлдүүлсэн. Хамгийн сүүлийн жилд тэр 8 онд том цолтой одоо улс аймгийн цолтой хүчүүдийн барилдаанд дөрөвт үлдсэн. Тийм жил байсан. Би санаанаас гардгүй юм бол 2008 оны цагаан сарын барилдаанд дөрөвт үлдчихсэн шүү дээ аймгийн арслан цолтой. Тэр барилдаыг санаанаас гардгүй. Тэгээд дөрөвт үлдээд одоо энэ Говьтай аймгийн яриад Дуут өрт хонжус дөрөвт үлдээд. Тэр барилдаан жоохон санаанаас гардгүй жоохон дутамг барилдаан санагддаг. Бас одоо ингэ харж байхад саячих тал байсан ч юм болоо гэж харагддаг. Төлөвлөж гарах хэвээр. Түрүүн бас хэлжсэндээ хүн чинь дутуу юм нь юу вэ? Тийм ээ. Зүүн талтай байлоо, баруун талтай байлоо. Тэр бүгдийг л харж байгаа юм л да. Тэгэл баруун зүүн талыг харна хүний тийм ээ. Тэгээ нийт одоо яг бүх болох гэж байгаа залуучууд тааж идэм юм одоо тийм спортын тийм хүмүүс гол нэг хатуужилтай байх хэвээр бэлтгэл сургалтыг сайн хийх хэвээр их зөв явах хэвээр гэж хэлмээр байна те. Гол нь бэлтгэл хийх нь гол нь ш. Бэлтгэлийн хажуугаар бас тийм ээ. Бэлтгэлээ яа тааруулах уу гэдэг нь хамгийн чухал гэж бодд юм ээ. Сайн багшийн удирдлаганд ороочих хэрэгтэй. Чингэлээ дөрвийн цагтад одоо би 12 жил болж байна уу. Эргүүлдээ гарна, гард хэрэгтэйгээ уулзсан, дуудлагандаа явна, баяр наадам төхөөд ирэхээр бэлтгэл сургалтад аль профессор гэж өлөөлөгдөж бэлтгэл сургалтаа хийж байгаа да. Гард сулны дээр арслан аврах гэсэн том цол хүлээж байдаг. Залуу гардыгаа улам их амжилт гаргаж, наадамжин түмнээ баярлуулахыг хүсэн ерөөе. Нийт одоо монголчуудаа хэлэхэд одоо би яг Монгол улсын гард болсон цаашдаа та бүдийнхээ итгэлийг алдахгүй сайн барилдана гэж бодож байгаамаа. Тэгээд одоо намайг дэмждэг нийт монголчуудаа ирж буй хон жилийн мэндүргий